За сүүлийн жилүүд Дарангай аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар тодорхой одоо бодлогын баримт бичгүүдийг батлаа түүнийг хэрэгжүүлэхээр ингэж ажиллаж байгаа. Энэ удаа бид нар Өгийн нуур орчимд археологийн нөөц тулгуурласан Төв Азийн түүх соёлын голомт, за соёлын аялал жуулчлалын цогцлборын техник эдийн засгийн үндэслэлийг одоо бэлэн болголоо. За энэ одоо цогцлбор маань шинэ хар хорон хотын төлөвлөлтөд уялдсан. За мөн одоо Мянганы замын босоо тэглэгийн дагуу байрлаж байгаагаар онцлогтой манай Өгийн нуур сумын тоглох багийн нутагт за шинээр тавьчихсан Мянганы замын яг урд хэсэгт байрлаж байгаа юм онцлогтой юм аа. Бид одоо аялал жуулчлалыг хөгжүүлэхэд одоо бол аймгийн хэмжээнд томоохон одоо энэ бүтээн байгуулалтын ажлууд шаардлагатай байж байгаа. Тэр учраас одоо өнгөрсөн жилээс ахуулаад хийгдсэн ажлын нэг гол ажил бол энэ одоо техник эдийн засгийн үндэслэлийг байгуулж байгаа. Энэ одоо зогслоор маань одоо өөрөө ямар одоо бүтцтэй байх юм бэ? 1800 одоо машины зочдыг хүлээж авах, 1800 зогсоолтой. За ингээд утаа авах үйлчлэгээний хэсэгтээ тэнгэрийн хүү буюу одоо хүннийг үеийн цэцэрлэгт хүрээлэнгийн дурсгалын одоо хөшөөтэй зогслортой. За ингээд үндсэн одоо барилгатай. За ингээд тойроод худалдаа үйлчлэгээний цэгүүд болон түүх соёлын одоо отгууд, за мөн одоо амрагчд болоод аялагчдын ингээд бүх цэцэрлэгт хүрээлэн болоод үйлчлэгээний зогслоруудыг нэгэнд ор зогслоос нь одоо ийм онцлогтой байж байгаа. За бид одоо энийг цаашдаа бол хөгжүүлэх төлөвлөгөөгөө яаж хэрэгжүүлэх үү гэдэг талаар концепцийн хувьд бол хоёр сонголтыг гаргаж иж байгаа. Нэг нь бол эхний ээлжинд одоо төрийн тодорхой хэмжээний оролцоотой эхлүүлээд хувь хвшилтэд хамтарч ажиллана гэж. За эсвэл одоо төр хувь хвшилтэд хөгжлийн хуулийн дагуу хувь хвшлийн хөрөнгө оруулалтыг бол илүүгээр нэмэгдүүлсэн хөрөнгө оруулагчдаа төслөө санал болгосон байдлаар ингээд эхлүүлэе гэж ингэж үзэж байгаа. Тэгээд ер нь бол Монгол улсад 2024 онд бол 810,000 орчим жуулч ирсэн бол 2025 онд нэг 850 гаруй мянган жуулчд ирж байна. За ингээд энэ жуулчдын одоо тодорхой хувь бол одоо хар хорноор дамжаад Арангай аймагт ирдэг, эсвэл одоо Хөвсгөлөөс Арангай аймагт ирдэг юм урсгал байж байгаа. Тэгвэл одоо бид нар энэ одоо зогсолборыг хийснээрээ хар хоронд ирж байгаа болоод Улаанбаатараас наашаа ирж байгаа шинэ одоо аяллаа маршрутын бүтээгдэхүүнийг бий болгох. За ингээд Арангад ирж байгаа улмаар одоо энэ зогсолбор нь одоо аймгийн төвөөс 120 орчим километр ингээд одоо Рест Яриа буюу одоо олон улсын жишгт нийцсэний дагуу төв зам дагуу 100 орчим километрд одоо амрах цэгүүдийг байгуулах яг одоо энэ одоо ашигтай байрал дээр ингэж одоо гарч байгаагаар юм онцлогтой байж байгаа.